Орбо киносуугт эргээд тавтай морил бид 2016 онд нээлттэй хийсэн Дурсамж 1988 хэмээх 20 ангид киног та бүхэнд 3 ангийг багтслан ярьж өгөх гэж байна. Ингээд өнөөдөр 3, 4, 5 дугаар ангиараа аялцгаая. 3 дугаар анги нийгмийн шударга бус үзэгдэл. 1988 оны 8 дугаар сард зурагтаар гарч байгаа бүжгийг догсон дагаж хийж байгаагаар энэ анги эхэлдэг. Дөрдөө ороод чухам бүжиглэж яхад нь хоёр найз нь буруу байна. Ингэж бүжгэл, тэгэж бүжгэл гэж ирээд л үзүүлж гарна. Энэ хоёр манай догсооны хамгийн сайн найзууд нь. Энэ Чолктог, Жан Миюг. Харин нөгөөхийг нь Ван Жихён гэдэг. Манай хэд энэ бүжгийг нийлж бэлдэж байгаа юм шиг байгаа. Тэгсэн гудамны хүүгүүдтэйгээ таардаг. Бөө юм болж баахан юм жонханаар ахгуулцдаг. Тэгээд хөвгүүд гараад явсны дараа хоёр найз нь сонууг догсоонд өөрт нь сайн юм байна гэд тархийг нь угааж гарнаа. Гэхдээ нэрээч сайн байж болохоор үйлдэлүүд их хийгээд байдаг л да. Орой болж сонуу догсооны гэрт юм асуухаар ирдэг. Энэ удаа харин догсоонд нэг л жогтоо мэдрэмж төрж эхэлдэг. Орой хоолны цаг боллоо. Догсооных орой хоолндоо баахан төмс чанчгсан гаргаад ирдэг. Аав нь ууралтал өөрөө заншил ёсоор хайрцаг төмс зарж исэн хүнийг нь өрөвдөөд аваад ирсэн гэдгийг нь нууил сануулад авдаг. Тэгэнгүүт симээрхэн асуудлаас мултарчихдаг. Ээж яаж зүгээр ах вэ? Мөнгө чин илүүдэд байна уу гэдэл чимхэж гарна. Яг тэр үеэр сонуу дахиад л ирж таардаг. Догсооныг дуутахад манай хүн арай дэндүү гоёод гараад явна. Жаахан л хэтрүүлжлээ л дээ. Сун догсооны анхны хайр ингэж л ирсэн юм байна л та. Яг энэ үеэр хоригдлууд зүгтсэн талаар мэдээ гарч байдаг. Ээжүүд мэдээ сонсонгуудаа яана манайгууданд ирчихвэ гэдлээ. Бас хажуугаар нь хов базаастай. Энэ хооронд аавууд ээлжээрээ ирсээр догсооны аав уламжлалт ёсоор бас шаал хэрэггүй баах юм аваад ирдэг. Ойлгомжтой. Ээж бөөн уур. Бусдыг өрөвдөхөөр өөрсдийгөө өрөвд, хүүхдүүдтэй битгийхэл өөртөө ч аймс авч чадахгүй байна гэж ирээд л ууралж гарна. Гол нь мөнгөгүй ээж байнга юм авлаа гэд уралдаг л да. Харин дээд айлд нь эсэргээрээ мөнгөтэй хэрнээ бүр тоолж, ширхэглэж жимс авч ирсэн байдаг. Үүнийг нь харсан жомхон ээж урлана. Хажуугаар нь хүүхдүүд ч хавчуулагдана. Том хүүгээ чамайг дуурайсан хичээлээ хийхэд яадаг байна гэхэд хичээл хийж байгаа гэж хэлээд очиод хүүгээ хартал бас л тавтыг. Өөр зүйл оролдоод сууж яадаг. Маргааш догсон аавынхаа авч ирсэн их ногоог өглөөний цайндаа идэнгээ зурагтаар гарч исэн рекламыг хараад ааваасаа аахаа авч өгөхийг хүсээд авч өгөхгүйтэй нь мэдээж эвлэрнэ. Тэгээд дараа нь анги дээр нөгөө бүжгээ бэлдсэн ч ганцаараа зөрөөд бас л загнуулна. Харин манай хүн орой гэхэд бүжиг асуудалгүй. Гудамныхаа бүжигчнэр заалгуулчихна гэхэд тэр бүжигчин нь дундрын болж таардаг. Энэ ястай хэвсэлтэй юм аа. Заалах гээд байгаа бүжигчин хоцрогдсон бүжиг штэ. Бүгд наад бүжгийг ч мэдж байгаа гэж хэлээ жонхоон сонуу дундрын гурав ангаат л бүжгэлж үзүүлдэг. Тэгээд догсоонд зааж өгөх гээд түүнийг бүжиглүүлтэл зааж ихлээгүй байж манай хэд шантраад зааж өгөхөс зүгтэн. Манай догсооны орох гээд байгаа шалтгаан нь шагналд нь өгөх чихвчний хөгжмөөс л болоод байгаа юм байна л да. Нөгөө хэд чи аргаа барсандаа өөрсдөө мөнгө цуглуулад авч өгье ч гэж хэлж үзнэ. Энэ их чимээнээс зүгтаад тэг гадаа нь даама тоглоо сууж яадаг. Догсооны ээж гэртээ үлдэгдэл нүүрний тосоо шавхаа сууж байтал нөхөр нь халамцсан ургийн өсөлтийн талаар ном бариад ороод ирдэг. Энэ ном энэ айлд хэрэггүй штэ аава. Харин дээд айлд жонхон ээж нүүрэндээ хангалттай сайхан тосоо нэлээд сууж байтал сунаж цоорох шахсан майктай аав нь гарч ирээд бас л загнуулна. Дээд доод айлын ялгаа ямар их гарч ийна. Доод айлын хоёр маргааш догсооны аялал болох гэж яхад гарын мөнгө өгөх байтал өөр хүмүүс санаа зовлаа гэдэл ээж нь аргаа бараад уурлаж сууна. Хүүхдүүд гэртээ гомын эдэнгээ маргаашийн аяллаа ярина. Хүүхдүүд аялалд явж тоглох гэж яхад өнгөрсөн жил 100 сая вон цуглуулсан тэг Токио руу тэмцээнээр явах талаар бас ярьдаг. Нас жицууч амьдралын хэм маяг өөр хүүхдүүд. Догсооны аав жонхоаны гэрийн гадаа орох уу, яах уу гэдэл зогсож яхад харин ээж нь түлхэж ороод жонхоны ээжтэй уулзаж дотроо онгойлгоно. Мөнгө зээлэх гээд асуух гэтэл өмнө зээлсэн мөнгөний талаар ярих гэж байна гэж бодоод жонхон ээж зүгээр дараа өгч болно гэждэг. Үнэн дээр одоо ч бас энэ айлд мөнгө хэрэгтэй байсаар л байдаг. Ийм үед шууд хэлчих чадахгүй догсооны ээж дотроо л шанална. Яг энэ үед догсон гэртээ орох гэтэл нууил үүдэндээ мөнгө тоолоо зогсож идэг. Ямар учиртай мөнгө тоолоод байгааг нь асуутал хүүхдүүдээс цуглуулсан гэж хэлж эгчигээ аргаалдагч худлаа хэлж байгаа нь гэхдээ ойлгомжтой л харагдаад байна да.
Маргааштай бэлдээд огсон хувцас цоглуулж агаад эгчдэрээ гიშгээд шүүгэнд жихүүлчихдэг. Шүн болсон ч Жонхуаны ээж ирээд гэрээс ирсэн эрдэн шиш өгдөгөө. Гэтэл тэр дотор нь догтуунд маргааш догсооны аялалд нэмэрлээрэ гэд мөнгө хийчихсэн байдаг. Хилээгүй байхтал зүрхээрээ ойлголцдог болжээ дээ янз нь. Аялын өдөр догсон гэртээ байх ганц үнэт идэл болох камера авч явахаар болно. Энийг алдвал алуулна гэж ирээд л явуулна. Харин Жонхуан аялалд хатуухан юм нуугаад аваад гардаг. Хөвгүүдээ гэж. Хөвгүүд явж байхад тээгэн ав хүүтэйгээ хоол хийж идэх гэж үзнэ. Үзнэ гэдэг нь будаа энтер нь бас л хэцүүхэн л агшаад байгаа юм да. Гал тэргэнд манай хэд бидний сайн мэдих тууг өнгө хоршуулан дуулж гарна. Бид ч бас иймэрхүү сонсогддог байсан болов уу? Хөвгүүд харин нөгөө талд биенээ шагалсаар. За ингээд буугаад зураг дарах гэтэл камер байхгүй. Яана догсууна алуулсан. Нөгөөхөө гал тэргэнд үлдээчих. Жонхуаны ээж аавд нь аятайхан гадуур хувцас аваад иргээд явуулна. Харин нөгөө талд догсуун аав ээжэд алуулна. Буцъя гэд бөөн уйлаа майлаа. Үүнийг нь харсан багш нь ээжтэй нь ярьж хэлж өгөхөр болдог. Багш нь ярьтал ээж нь хэсэг дуугүй байжгаад охинтойгоо яриад зүгээрээ миний охин сайхан аялаад ир гэж хэлээд таслана. Тэр үгийг нь сонсон догсуунч биеэс бол тавина. Бодит байдал дээр жинхэнэ бясалгаж байдığım л да манай ээж. Ёстой л юу ч наалтхаа болно гэдэг нь л энэ бах. Нэмээд нууил зөвшөөрлгүй цагийн ажил хийж байгаад баригдсан талаар багш нь хэлж ирж уулзахыг даалгадаг. Арай болж октийн байрны гадаа нөгөө сургуулийн урлагийн үзлэг болж байгааг харах гээд нөгөө найзууд нь нууцаар гарч хашаад авж байгаад дуус. Юун бүжиг амьд үлдсэн л их юм боллоо. Догсооны аав гэртээ ирэхэд ээж нөгөө хоосон тосныг аваад цогсоор яана одоо бүр энэ нэг юмнаас нь тосч гарахаа боллоо. Тэгээд нөхөртөө нууилийн сургууль дээр очихыг нь сануулдаг. Буруу хийсэн зүйлийг нь хэлтэл том болсон. Тэр зэргийн юм хийхэд зүгээр гэж хүүгээ өмөрөөд унтаад өгдөг. Унтчих та. Эмээ байгаа бүх ногоогоо өгөөд эртхэн гэртээ хайр гэж ирээд л зүүдэлж гарна. Зүүдэндээ хүртэл өглөгч юм аа чаагаас. Дээдэлд харин аав нь шинэ хөрөм өмсөд ороод ирнэ. Бүр ховоо аятайхан юм өмссөнг нь ээж нь гайхаад л нөхөр брэнд гэж ирээд л захилгаанаа татах гэтэл гацаад бүр өвдөрцөн. Яаж яхад найзаасаа авсан гэд хэлсэн биш. Эхнэр дайран дээр давс гихч цаашаа болно. Хуурамч юм авснаа мэдсэн мань хүн шок. Дүрс зугаалган дээр байгаа хидрүү шилжлээ. Догсооны найзуудынх нь нэг нь гар. Нөгөө нь хөлөө гимтэж гисэн. Одоо ч нөгөө тэмцээн дээр хударлаа л да. Маргааш нь арга сэдэж гудамны хүүгүүдээсээ тусламж гуйхаар хайж очино. Жонхуан гарч ирээд нөгөө хатуу юм нууж яхахыг хүснэ. Хүссэн ч гэжтэй албатна. Хагалгаал өвхөн ч гэх шиг сүрдүүлнэ. Харин дөнрөө нь араас нь дуудаа тэр хоёр оройн урлагийн үзлэгийн талаар ярилцсан. Дөнрөө нь зөвшөөрдөггүй. Манай хүн оронд нь жүжигчин шиг хоёр найзаа танилцуулна гэж хэлээд зөвшөөрүүлдэг. Нөгөө танилцуулах гэдэг жүжигчин хоёр нь энэ штэ. За ингээд орой уулзахаар болно. Орой болж 8-рууд ээлжээрээ гарсаар. Нөгөө талд догсооны аав нууилийн асуудлаар багш нь уулзаад асуудлаа ярилцаж шийдвэрлээд гарч явна. Нууил уучлалт гуйгаад ирэхэд нь өдийн насны эрэгтэй хүүхэд алдаа гаргаал биз. Битгий уучлалт гуй гэд хүүгээ эрхлүүлнэ. Хамт ажил хийжсэн хүүхдүүд нь багангийнх нь хүүхдүүд болж таардаг. Найзууд нь хүүг подволын хүүхдээ гэж дуудахад сайн нэг хаана байгаагаа аав нь сандаг. Урлагийн үзлэг дээр манай гурав хамжиж ирж сүүлийн номер үзүүлснээр супер номер болж тэрүнгээрээ төрүүлчихдэг. Мэдээж шагналаа авахаас гадна нөгөө октоодтойгоо танилцахаар болно. Харамсалтай нь хүлээгээгүй уулзлаадаг. Одуудын нэрээр хэлэхэр чи хүн хөөхөн гэж бодно штеп. Эвтэйхэн аргалаад хөвгүүд явахдаа Жонхуан догсооныг дуудаад нөгөө хатуу юм асууна. Хөөхий. Дөндрөөнтэй ярьж агаад орхиод явчих. Хатуу юмч эзнээ олж дээ. Яг энэ өчөд хичээлийн эрхлэгчид баригдаг шахан зүхтэн. Дөнрөөний аваа энд байна гэж хэлээд догсон бүр барьж өгөхөө шахна. Гэтэл Жонхуан хөтлөө зүхтэн. Тэгэлсэн юм бэ. Манай хоёр бүдэрч унаад баригдах нь тодорхойллоо. Жонхуан догсон хоёр харин нэг буланд нуугдаад нэх эвгүй байдалтай гацж орхино. Эвгүй хэдийч тэсэж агаад аюулгүй мултарч чаддаг. Гэхдээ нэрээ ямар бачим завэ. Яаж багтаж орсон болоо. За тэгээд догсон хөгжмөл сонсоод жаргалтай нараггүй унтаж байхад нөгөө талд Жонхуан нэг л бодлогшроод унтаж чаддгүй. Дүр солигдоод нууил аавыгаа ээж дуудаж байна хурдан ирээрээ гэд яваад өгдөг. Аав нь уучлалт гуйгаад санаа алдаад үлддэг. Дээдэлийн хоёр гэртээ нөгөө хүрмнээсээ болж бөөн дуу шуутай байв. Найз чинь яахаараа дандаа юу н чамайг ашигладیں۔ Хин гэдгийг найз чинь байсан. Манайхыг хэцүү байхад танаа найзууд юу н хаа байсан. Гэхдээ нэрээ нэг найз чинь л байсан юм байна. Чин сэтгэлээсээ бидэнд тусалж яасан да. Юу н тийм л найзтайгаа найзалж байгаа ч дээ гэж ирээд л үгэлж байсан чинь нөхөр нь тэр чинь
Нөгөө манай найз чинь штэ гэж хэлээд эхнэрийн яриа дуусдаг. Догсооны аав хямраад сууж байхад нэг имээ богц зараад явж байна. Ах авахгүй гэд явуулсан ч буцаж дуудаад энэ удаа сүүлийн удаа авлаа шүү гэж хэлээд бас л туслаад өнгөрдөг. Хажууханд нь зайлуул Жонханы аав сэтгэлээ засаад л сууж байдаг. Маргааш нь Догсон гэртээ баяр хөөртэйгээр орж ирнэ. Угаасаа алуулах нь ойлгомжтой. Догсон зогтож ээж нь хөөн. Жонханы ард орж нуугдаж хагаад өмнөөсөө Жонханыг ээждээ зохиулчдаг. Бас л чанга буулаа да. Ээж өглөж орж ирээд үргэлжлүүлэн аав руу давшлана. Энэ удаад харин аав эсрэг бүцэлгүй мөнгө олохоор гарлаа гэд дуугаараа авчдаг. 1985 оны 5 дугаар сар 3 жилийн өмнөх нэг өдөрт очино. Шилжихтэй милээд ядруухан амьдралтай Жонханыг очино. Манай хэд хоол идээд сууж байна. Жонханы ах энэ үед суглаа авч цуглуулдаг байж л дээ. Ээж нь нэлээд өмнө мөнгө үрлээ гэж байтал зургатаар суглааны тохирол гарч байдаг. Тэгсэн 4-р бүлэг 1 тэг 2 3 6 3 гэд манай хэд супер аздангаар тодроод гинэт баяцсан дүр зураг харагддаг. Дөнрөө нь будааны бов оруулж ирэхэд Жонхан манайх нүүх гэж байгаа гэж хэлснээр бөөн баяр хөөр энэ анги төгсдөг. Нөгөө загнуулаад байдаг Жонханы чинь ах энэ айлыг жухам аварсан хүн юм шүү. 4-р анги ямар ч нэмэр байхгүй шүү. Айл бүрт энгийн хэрнээ бас нэг аз жаргалтай, сонирхолтой өглөө эхэллээ. Манай хэдийн өмсөж хэрэглэж байгаа нь хүртэл тухайн үеэ яг л харуулдаг байгаа юм да. За ингээд автобусанд багтах гэсэн тэмцэл дунд Догсон ард нь хоцорноо зайлуул. Тэгэж ингэж чармааж агаад хамгийн сүүлд нь бодсон зүйл нь за хайрдагч юм уу дөө гэвэл яах вэ? Дүрс Догсоны гэрт ирнэ. Догсон гэрээхэндээ их сургуульд орно гэж ирээд л шийдвэрээ хэлэхэд гэрийнх нь шоолсон ч дэмжихэр болдог. Яаж дэмжихийг нь асуудал давтлага аваад өг. Тэгвэл алах юм байх уу? Мэдээж тас цагнаад сөүлийн их сургуулийн оюутан мундаг ихчтэй ээж ихчээрээ заалга гэхтэн манай Догсоны ихчээрээ хичээлээ заалгаж байсан үеийн траума нь хөдөлдөг. Игч бол тэнэг мангараар нь дуудаад жинхэнэ загнаж гарна. Гэтэ манай нээрнгээсээ хичээлдэж яах муу юм бэлээ. Үгүй жаахан ч гэж бүр нилээ муу юм бэлээ. Игчээсээ юун хичээл сурах. Харин ч айцтай болоод дууссан байдаг. Тэгснэ ихчээрээ яасан ч заалахгүй шүү гэж ирээд л өнгөрнө. Дүр солигдоод Догсон тэгтээ даам тоглох гэж үзнэ. Яагаад гэж юу? Яагаад гэвэл даам тоглох нь ой тогтоолтонд их сайн. Ой тогтоолт сайтай байх нь хичээлдээ сайн байхын суурь болдог гэд аавд нэг хүн хэлчихэж ингээд мэдээж ойлгомжтой тэгээ сурахаар болж байгаа гэсэн үг. Гэхдээ ганцхан нүүдлийн дараа гомыг идэх болж өөрчлөгддөг. Угаасаа л хол явахгүй байсан юм л та. За ингээд Жонханы ээж аав нь доод алийнхан ээж аавтайгаа загас идгээр болдог. Энэ үед өөрийг нь тоохгүй байгаа мэт мэдрэмжийг Догсоны ээж нөхрөөс авдаг. Гэхдээ би ч бас гомдмоор л юм байна. Мохоо өөрийгөө ботсон юм бэ энэ одоо. За цаашлаад Догсон шоо эргүүлэх гээд хичээдэгч болдгоо. Тэг харин хэдхэн секундын дотор эвлүүлчихнэ. Дахиад өгтөл дахиад л эвлүүлчихнэ. 3 дахь өгөөд за би 0 орчоод ирэх гээд ирсэн чинь аль үжээ эвлүүлсэн байдаг. Оюун ухааны тал дээр тэгтэй бол хэнч маргахгүй юм байна. Догсоны ээж Жонханы ээжээс том хүн шалгалтандаа хэр бэлдэж байгааг нь асуудал манай хүний байж байгаа нь ингээд л сууж яадаг. Дахиад л өглөө. Догсоны ээж өглөө эрт сэрж гэр орныхон бүхий л ажлыг амжуулж эхэлнэ. Энэ үед Жонханы аавта таарна. Хаачаад ирсэнг нь асуухад эхнэрийнхэн төрсөн өдрөөр далаан байцаатай шүл хийж өгөх гээд дэлгүүр гараад ирж байгаа нь юм байна. Орохдоо зүгээр ч орчихгүй. Хувцас хатсан эцгийг нь шалгаад гутлуудаа аваад орно. Үүнийг нь харчгаад гэртээ ороод хартал нөхөр нь эсрэг тесрэг гэртээ бүр гидсээ тэврээд хуурхраад унтаж байдаг. Тэсэлгүй чимхэд аав. Хажууд нь унтаж байсан хөөхий хүн л хилмигдэнэ. Аав нь Жонханыг орой эрт ирээрээ гадуур хоол иднэ гэд явуулна. Гэрийнхэн гадаа Догсоонда тааралтаж бас л бие шоглоод аавна. Хичээлдээ явж байтал хөвгүүд дунд Догсон нэх эвгүй байдалтай автобусанд дэжидэг. Автобус нь ч манайх шиг сүр явдалтай. Ингэжээтэл гинэт торомслоод байхгүй. Нөгөө Жонханы цамцны товчны зад. Дунруу нь юу ч ойлгохгүй нүдний шилэн цамцсан таг харахгүй юм осол болчихсон уу гэж авдیں۔ Манай Жонханы ээжийн төрсөн өдөр болж манайхан нийжгэр тэмдэглэхээр гарах гэж байна. Эрчүүд ээжигээ хүлээгээд зогсож байсан чинь ёстой ирвэс шиг сүртэй гол дүр мань гараад ирнэ. Энэ гудныхан хэтрүүлэгтэй ч хэтрүүлэгтэй юм аа. Арын судалд нэг сүртэй мөрний ард хоёр хүн ч уяал харагдана. Харин эсрэг талда Догсоных оройн хоолндоо хоолны ширээгээ голсон ав. Дун аваа тавьчихгүй гэж ирээд л ихнэртэй ууралж гарна. Тэгснэ би тулдаал чамайг хажуудаа байлгаж байна энтергээд шаал хэрэггүй нөхрүүдийн үгсийн санд байх ёсгүй ашиглаж гарна. Аав ээж нь маргахаар дунд нь байснараа нуйлал загнуулна. Чамайг дуурайсан толгой муутай. Намайг дуурайсан бол өөр байх байсан. Чи ахлах сургуулаач төгсөөгүй өстэй гэдэл ёстой хайр найраггүй ихнэрээ хэлдэг. Хүүхдийн дэргэд юу л яриад байна да аваа.
Дүр солигдсон манай хэд гоё ресторанд гоё хоол идэж байгаач ааваас нь өөр баясаж байгаа хүн байхгүй байгаа л та. Аав нь орчноо хөгжилтэй болгох гэдэл хөгжөөч гэдэл үзэж гарна. Нөгөө хэд нь ойлгохгүй байгаа болохоос биш. Тэгсэн зөөгч нь зураг дарж өгөхөр болно. Аав нь санаачилж нөгөө хэд маань дурггүй хэл дагна. Соноо номын санд ирэхэд түүний номын тавирт хин нэгэн чихэр хийсэн байдаг. Мэдээж манай догсон авч тавьчихад гэрлүүгээ жаргалтай нараагүй явж байдаг. Жонханы аав хоёр хүүгийнхээ өрөөнд ороод л жухам зармаг идэрэ гэж байсан. Нэгэн чихвчээ зүчгсэн. Нөгөө шоондо анхаарад аавыгаа тоодоггүй. Тэгсэн Жонхан болон түүний найзууд чихвчээрээ радио мэдээ сонсоод тэр нь бүр тэг хожигдсан талаар сонсоод ээжэдэг. Жонханы аавын гэр бүлээ гих сэтгэлийг нь ойлгохгүй эднэр одоо яандаа зайлвал хөөх юм урам нь хуг. Жонхан охиндоо хоол өгөө зогсож яхад догсон сонуу хоёр ээлжээрээ орж ирээд бие дагаад яваад өгдөг. Өнөөдөр тэгийг хожигдсан битгий тоогоор зүгээр 50 орхий гэж ирээд л хүн бүр бидээ анхааруулна. Тэг эм уугаад өргөжлүүлээ даам тоглохыг харсан аав нь бас л жаахан хямраастай. Орой болж Жонханы аав юм уухаар гараад иртэл эдэрийгээ давч ирсэн заримг нь ширээн дээр нь хайлчихсан яг тэр хിവэрэ байж байдаг. Аав жинхнээсээ урам нь хугарна. Өөр цайж тэгийн аав босоод иртэл тэг даам тоглосон хിവэрэл шүншин тоглосон болтой. Өнөөдрөөс эхлээд гудамны хүүхдүүдэд бураа хичээл заахаар болсон байна. Догсон эхэндээ дургуутсан ч соног явна гэсэн бөөн баяр хувцас сонгож эхэлнэ. Дээдээлийн Жонхан ч нүүр ам шүдэ угааж өнгө орноо. Хажуугаар нь хамраасан цус гараастай. Энэ хід ядж яхад цус үзэж чадахгүй. Ахын хүртэл орж ирснээ айж байгаа юм чинь. Соноо гой харагдахын тулд нойтон хувцас өмсөд тусдаа ихээ бэлтэнэ. Хүүхдүүд ч ирэх болж. Ирэх төхөөд ирэхээр нь Жонханы ээж нөхрөө гарыг хитэн. Хүүхдийн эхнэрийн хэлсэн саналд үгүй гэдэггүй хүн чухам сэтгэл санаа шалаар нэг хүн. Ээжүүд хоорондоо өөрсдийн нөхрөө муулж хүний нөхрүүдийг магтаж байгааг харсан соноогийн ээж билээсэн надад хамаатай юм яриач гэхтэн тэгийн автаа нийлээж гих зэрэгээр тоглоом шоглоом болгоод өнгөрдөг. Хүүхдүүд хичээл хийхээр бүгд цугласан байна. Эрхлэгчийн хүү хүртэл ирсэн байдаг. Эрхлэгч амралтын өдөр дууны хичээл заадаг багш ээж таарна. Эрс тэс гихтээ сайн багш. За тэр яхав хичээлээ эхэлцгээе. Хичээл эхлэх гэтэл догсуун дунир нь хоёроос болоод ямар ч хичээл олигтой зааж чаддгүй. Энд эднэр хичээх гээд үзэж байхад нөгөө талд тэг бас дугуулан дээрээ бэлтгэлээ хийсээр багш нь ирээд хожигсондоо битгий гутар гээд тайвшруулах гээд л үзнэ. Ганцхан багш гэлтгүй дугуулангийнх нь бүгдээрээ сэтгэл санааг нь өргөх гээд ганц нэгээрээ ирцгээдэг. Манай нөгөө хичээл хийж байгаа хоёр өөрсдийгөө яа гижэж тэгэд санаа зовсоор. Тэгснэ хичээлийг бүр замхруулж дуулж бүжиглэж гарнаа. Гэхдээ л бас сонирхолтой байгаа болтой. Догсооны аав ээж хоёр хамт догсооны сургууль руу очих талаараа ярина. Бас тараад залгаж бусад айлын нөхөр шиг байлтаа гэж байтал тэг ирж таарна. Орой аавыгаа аваад ороод ирээ хамт хоол идэ гэхтэн зүгээрээгээд яваад өгдөг. Гэрийнхээ үдэнд Жонханы ээжтэй таарсан нөгөөх нь ч бас хүчтэй байгаарэ гэж мэгээд битгий анзаар гэд байхад л томчууд нь бүгд л өөрсдөө анзаараад байдаг. Орой хоолн дээр Жонханы аав хоол идэхгүйгээд гарч ирдэггүй. Харин хүүхдүүд тэгэнд уулзгаар явцгаадаг. Доод айлбаас хоолоо идэж байхдаа 19 настай жүжигчин гараад аав хүү хоёр нийлээд л хөөхөнгө нь гайхна. Ээж нь би бас 19 настайтай ийм хөөхөн байсан гэхэд битгий сони юм яриад сони юм байсан байж гэж ирээд л бие газар дээр ортол нь үгээр идэнэ. Дахиад л хүүхдүүдийнхэн дэргэд. Хүүхдүүдийг явахад тэгтээ тэмцээний талаар битгий яар. Битгий хүүхэд зовоо гэдэл бүгд л сануулад явуулна. Яг үнэндээ тэг үнэхээр гутарсан байдаг. Хідэн чууд юм уусын байгаа бүү мэд. Тэгэнд хүүхдүүд цуглаа. Аав нь хүүгийнхээ сэтгэл санааг хэлж амжаагүй байтал араасаа яваад орчдөг. Хүүхдүүд орж ирэнгүүтэл хожигдсан гэн сануулан орж ирнэ. Тэг тесэрч би ямар байнга хожиж явах ёстой юм уу гэхтэн найзууд нь хожигдож болохгүй, бууж өгч болохгүй, сэтгэлээр унаж болохгүй, хүндэрч болох юм байна. Гэхдээ үнэр гаргаж болохгүй гэж хэлээд хөгжүүлээд өнгөрнө. Тэгч ашгүй нээлээ. Найзууд нь дотроо байгаа зүйлээ гаргахын тулд хараал хэлгээд бүгдээрээ харааж гарна. Бусдын хэлж байгаа нь муухай, соноогийн хэлж байгаа нь хараалны хүртэл догсуунд гой сонсогдоод байвал яах вэ? Арай шудрагуу. За ингээд тэг маань ив хавгүй харааж эхэлнэ. Ингэж нэг юм олон хоног бугшсан сэтгэлийг нь найзууд нь хитгэн хормын дотор суллаад өгчдөг. Энэ л жинхэнэ найз л та. Маргааш нь догсооны аав ээж нь багштай нь уулзаж догсооны дүнгэн сонсно. Үргэлжлүүлээд хоол идэхээр нэг газар ороод эвдэрхий шүхэртэйгээ ноцолдоод үлдсэн байхад нь аав нь хурдан ирээч юугаа хийгээд байгаа ингээд бас л чанга дуурна. Захиалга өгтөө хүртэл өөрийнхөө дуртай хоолыг захиалаад бас л ихнэртэй өглөөлнө. Ээж нь охиндоо санаа зовж аав нь охиноо өмөрнө. Гэхдээ өмөөрөхөд хэцүү юм бэлээ. Сургуульда бүр 999-д орсон байлээ шүү. Ээж биедээ анхаарал халамж тавьж байгаа хосыг нэг хараад л нөхрөө нэг хараад л
Миний тавилын юм байхдаа гэдэл санаа алдна. Аав төрүүлээд гараад явахад нь эхнэр нь өөрийнхөө шүхрийг хайгаад олохгүй болохоор нь нөхрөө сольж чадахгүй ч шүхрээ солиод үзьегээд нэг цэцэгтэй шүхэр айжуухнаар эзнийг нь асууж агаад олдохгүй болохоор нь гараад явдаг. Гараад дэлгэтэл өөрийнх нь шүхрнээс нь ч дор цоорхоо шүхэр байдаг. Нөхөр нь хүлээж агаад хүний юм гойч асахгүй авч болтгүй юм штэ гэд суугадаад нөгөө шүхрийг нь хаяад явна. Дээд айлт ээж нь шарвин хийгээд бүгд гарч ирж идэхэд аав нь зөрөөд өрөө рүүгээ орчдөг. Аавыгаа яагаад байгааг дөнрөөнөөс асуухад аавыгаа зүгээр л хүлээн зөвшөөрхийг дөнрөө нь Жонхванд зөвлөдөг. Аав орой мэдээж үлсэн. Гомь идээд сууж идэл хаалга онгож догсууныг ороод ирлээ гэж бодон босоод иртэл хүнээдэг. Хүүн ч аавынхаа хөдөлгөөнийг дуурайж хийгээд гараад явдаг. Харин аав маш ихээр баярлан үлдэв. Ийм л амархан уур нь гарах байжлээ. Доод айлдаж уур тайлагдаж хоолны ширээн дээр дун ирсэн байла. Ад жаргалтайгаар оройн хоолоо иднэ. Дээд айлд харин нөхөр нь хумсаа авч агаад эхнэрийнхээ ам руу харвчлаа. Уурлна гэж бодсон. Харин эсэргээр хамтдаа цөөж ууж сойгсээр гараад явна. Дөрс төрсөн өдрийн зураг руу шилжчихэд нөгөө хэд маань нүүр дөрөн баяр хөөртэйгээр зургаа дараалсан байлаа. Айл айлд эвлэрэл явж байхад тэгэнд хүүхдүүд гоймондож байдаг. Хүүхдүүд догсоонаас хичээл ямар байгааг нь асуухад манай хоёр математик оргисон харин англи хэл бол барах юм шиг байна гэж сууж идэг. Гаднаас хүн туслахыг дуудахад Жонхван ширээгээ цэвэрлэхэр үлдэнэ. Энэ үед шүрмсэн татхад догсоо маань сандарсандаа яг учраа олохгүй мяавалж Жонхваны инээдийг хүргэж ноцолдож байгаагаар тэр өдөр доосно. Маргааш нь гэрийнхэн гадна сонууг хүлээж яана гэж худлаа хэлэн барин догсоонтай хамт хичээлдээ араас нь Жонхва явна. Нөгөө аймар явдаг автобусанд хэцүүхэн явж байхад Жонхва ирж догсооныг хамгаалалтанд авч зогсно. Хамаг булчингаа чангалан догсооныг хамгаалан зогсох Жонхван бас л гоё харагдчихэдэг шүү. Ёстол ирхэн. Ингээд энт хүрээд 4-р анги маань төгслөө. 5-р анги өвлийн бэлтгэл. Манай гудамжинд дахин нэг сонирхолтой өдөр үргэлжилж байна. Догсооных орой хоолоо аавыгаа ирэхийг дөхүүлээд хийх гээд хүүхдүүдээс аав нь хизээ ирэх гэж байна гэж асуухад зурагт үзэж суусан нуйл жигсаал цуглаан өвмөнөөс болоод оройдхондээ гэд хэлж дуусаагүй байтал дүр солигдсон нэрэл хөл толгоо нь олдохгүй өвмөн дундаас догсооны аав гараад ирнэ. Болон эргээд явах гэтэл энэ оюутан хүн суугдаад авах нь тэр. Гэтэл жигсаалд оролцож байгаа нь тодорхой хүү нүдэрээ тусламж гуйхыг догсооны аав ойлгон цагдаа нарт баригдуулахгүй тулд аав хүү болж дүрсгэн амжилттай аварч чаддаг. Хүү баярснаа хэлээд явах гэтэл манай өгөөмөр аав халаасаа өвхөн мөн гаргаж ирж өгөөд хоол авч идэрээ гэд явуулна. Бас болоогүй. Замдаа нүрээ угаагаад гэртээ хараарай гэдэл. Бодвол аав ээжийнхэн санаан зовчихно гэд байгаа болтой. Орой болж аав ирсэн учраас хоолоо идэж эхэллээ. Хаасаагүй болж байгаа оюутны жигсаалын хажуугаар дөнгөж өнгөрсөн аавынх нь хувцасанд нулимс асгаруулагч хийний өнөр нэвт шингэж хувцсыг нь муухай болгосон талаар ярьж байхдаа том охиноо асуухад хичээлээсээ ирээгүй болохыг нь мэдэж авдаг. Тэгсэн ч гэсэн жигсаал цуглаанд оролцоод яваад байна гэж бодоогүй байтал гаднаас бөөн хий өнөрдүүлсээр ороод ирэх нь тэр. Жигсаалын төвцгээс ирсэн тодорхой боллоо л доо. Жигсаалд оролцсон гэд аав нь бөөн ур. Бураач танд ямар хамаатай юм гэж ирээд аавтайгаа муудаж гарна. Ээж нь харин ааваас нь өмөрөөд ааваасаа уучлах гуйхыг ятгадагч охин зөрөөдлээд өрөөндөө яваад орчдөг. Маргааш нь ээжүүд цуглахад бураагийн талаар яриа эхэлнэ. Урд нь л гарч удирдаад явчаагүй бол зүгээрээ оюутан болгон л оролцоод явж байгаа штэ гэж хэлээ тайвшруулахыг оролдоно. Бас аавтайгаа муудалцсан гин ярихад ширүүн бураагаас адагт ордог догсуун дээр гээд сонуугийн ээж хэлээ дамжина. Зурагтаар гарч байгаа шинэ рекламыг хараад одоолж байгаа рекламыг хүүхдүүд их дуурайх багтаа гэж хэлж дуусаагүй байтал дүр солигдсон хөвгүүд дагаж хийгээд байж ахын тэр. Тэр дагаж хийж байгаа хүн сонуу. Нэг хийлээ төгс. Дараа нь Жонхван дуурайх гэж яснаа эргэлзээд дахиад нэг харуулдаа гэтэл онгирч байгаад сонууг халтарч унаад хөлөө гэмтээчлээ. Хөл нь гэмтсэн сонууг хараад ээж нь санаа зовдогч хийж чадах зүйл байдаггүй. Дэлгүүр ороод ойр зургийн юм авахта гадал хараад л өнгөрнө. Хүүхдүүдтэй авч өгмөр байсан ч мөнгө нь хүрээгүй учраас гадалтай сүү аваад л орно. Догсон харин сонуугийн аманд гадалтай сүүж ихэд л санаан зовоостой. Хажуугаар нь Жонхвантай хэрэлдээстэй. Оройн сонуугийн ээж будаа агшаах гэсэн будаа байхгүй. Гал түлэх гэсэн түлшин дуусаж байдаг. Мөнгөгүй үед гэтээ яагаад ингэ бүх юм зэрэгсээ дуусаад байд юм бэ? Жохон хэцүүтэй энэ үе. Маргааш нь болж Жонхванэд 1000 нөөц хүргэлтээр ирлээ. Сонуугийн ээж ширхэглэж авч ирж яхад нөгөө айл нь бөөнөр нь аваад зогсож байдаг. Гоё юмаа гэж хэлээ дуусаагүй байтал Жонхваны ээж сонууг хөлөө гимтээсэн гэд орой хясааны зотог хийн идэрээгээд л бие биедээ санаа тавьсаар л сонуугийн герт орой зочин ирэхээр болсон дуулаад хин гэдгийг нь асуухад хүүхдүүдийн имээ ирэхээр болсон байв.
Жонхооны ээж чухам дургүй байла. Хадам ээж нөхрийг нь нас ороход бөө юм болж үг хэлээр эдэж байсан болохоор хөршүүд нь их дургүй байд юм байна л да. Хадам ч ирлээ. Ач нартайгаа уулзчихаа зүгээр ч явчихгүй хамаг юмыг нь онгойлгож үзээд л үг гээхгүй өөлж эхэлнэ. За ёстой ядаргаатай юм байна да. Хүүгийнхээ тэтгэмжийг нь аваад миний байшинд амьдарч байж гэж ирээд хэлэхгүй үг бүрийг түүж хэлж гарна. Сонуугийн ээж тэсэж би ч гэсэн ээжийн эрхэн нандин охин дахиж битгий юм уухайг хэлж байгаарэ. Битгий дахиж манад ирээрээ. Хүүхдүүдээ маш сайн өсгөнө гэд охиныхон чихийг таглаж байгаад дэлбэрч байгаад хэлж гарна. Гаргаж өгөх гэтэл хатам нь хүүхдүүдэд хувцас авч өг гэд мөнгө өгнө. Гэсэн чи араас нь гүйж очиод хэрэггүй гэд буцаагаад өгчөгдөг. Олон жилийн тэр их уур бухимдал гомдол нь зэрэг гарах шиг болоод л нэг гүнзгий амьсгаа аваад хартал Жонхооны ээжийн хийсэн хясааны шүлийг хараад харайлгийн хүн нь хамаагүй дээр юмаа гэж хэлээд хүүгийнхээ өрөөлөө ортол хоёр зулцэг нь тэрвэрлдээд тайван гих чинь унтаж байдаг. Маргаашинч болж тээгэнд нөгөө хясааны зутангаа бас өгнө. Жонхооныхаас тээг Жонхон хоёр гарч ирэхэд юу ч бодохгүй байсан тогсон. Соног өөрийг нь дуудаад ороод ирэхэд жухам нуух муухан аваад сүйд. Сонооч яах вэ? Англи хэлний толио өгөөч гэдэл бас догонцоод ороод ирхэн тэр. Жонхон сэжиг авсан ч гэсэн тэсгээд өнгөрнө. Жонхооны ээж өдрийн хоолны ширээгээ засаад байж байхад нь том хүн орж ирээд ээжтэй тус болох битгий хэл өрөө хүүтэн байна гэж ирээл гомдлоод нэмээ тавг аваад өг гэсэн чинь авч өгөвж байгаа царайг нь энэ харалтаа. За угаасаа бойлол ээж нь ч мэддэм байна. Нөхөр нь 0 бүгэлэрчлээ гэдэл ороод ирнэ. Нэг нь хоол дэвэрлээ, нөгөөх нь гараа зүсчлээ, бас нэг нь ээж сонин хааны гэдэл. Ер нь энэ гэрт ээжгүй юм гэж ер нь алгаа. Харин доод гэрт догсон өглөө эртлэн босч анх удаа намын сан явж хичээл хийхээр гараад явна. Гараад явсныхан дараа нууил игчиг архаг өвчтөг нь аавда хэлдэг. Дүрс солигдож жухам нямба догсон харагдхан тэр. Ой нөгөө нэг өвсөти энтрийн биш үү гэд бодож дуусаагүй байтал нойрмоглох өвчин гэж хэлээд амайг нь таглав. Нэрээ очоод цэвэрлэж унтаад өгдөг шүү. За тэгээд том охноос урагналаа. Яг хичээлдээ явсан уу, жигсаал цуглаандаа яваад байгаа юм биш үү гэхэд нь ээж нь тас өмөрөөстэй. Тухайн үеийн бас л хэд реклам гараастай. Ноэл игч минь байсан ч болоосоо гэд шүлсээ гожуулж яхад нь аав ээж нь охиноо хөөхөн гэд бас л өмөрнө. Гэтэл хөөхөн охин нь сонуутай өөрийгөө нөгөө рекламны гол дүрээр байгаагаар зүүдлэж харин Жонхон догсоонтай өөрийгөө хамтдаа рекламны гол дүр байгаагаар төсөөлж энтер. За бас л гоё зүүдэлж ядэ шүү. Утсан дуугарч дүүн ээж нь бэрцсэн талаар хэл дуулгана. За ингээд ээж рүүгээ Жонхооны ээж нь явхаар боллоо. Мананд манай гурав үлдлээ. Албан ёсоор захиасаа захиж үлдэнэ. Өмсөх хувцас, идэх хоол бүр нүүрс яаж түлэх хүртэл заалгуулад үлдэнэ. Яанда ингээ үлдээхийг бодоход хэцүү хүмүүс үлдээгээд байгаа юм биш үү дээ. За ямар ч ээж явж манай гурав жинхэнэ дураараа дүргэнэ. Шалтлаад л эхэлж байгаа юм чинь. Хэлэх хүнгүй ёстол назгаар чинь дөө. Орой 7 цаг болж байхад манай догсон номын санд унтсаар. Найзууд нь сэрээсэн гэрлүүгээ жухам яраад яасныг нь асуухад орой хоол идэхээр яваад өгнө. Мэдээгээр оюутнуудын жигсаал үргэлжилсээр зурагт хараад сууж исэн нүүрэн игнэнд нь бураа гараад ирдэг шүү. За ёстой энэ герт дайн дэгдлээ. Зурагтаар эдгээр оюутнуудыг баривчлах шийдвэр гарсан байна гэдэг өгүүлбэрийг сонсоод аав ээжийн сандраад гарах гэтэл ашгүй буруу ороод ирлээ. Аав нь бөөн уур. Чи ирээдүгэ бод, насан туршдаа чамаа гэсэн ээжигээ бод гэдэл орилж эхэлнэ. Уучлалт гуйгаад ээж нь хэлэхэд зөрүүдлээд өрөө рүүгээ яваад орчдөг. Аав нь ч эрс шийдсэн байдаг. Хоол өгч болохгүй гэдэл цамнаж гарна. Догсоо найзуудтайгаа уулзаад игчтэй санаа зовоод сууж яхан тэр. Найзууд нь ч тайвшруулаастай. Бурууга хүлээсэн бичиг бичвэл зүгээр өнгөрнө гэдэг чи бүгд сон бурааг уучлалт гуйж бурууга хүлээн гэж итгэдэггүй. Бүргэрэлтэй энэ бураа. Харанхуй шөнө номын сан явлаа гэд найзууд нь үгэлсэн ч шийдсэн догсон гараад явна. Нөгөө гэрээ сахиж үлдсэн манай гурав аргагүй ирэхэнд өлсөж хоол хийж идэх. Даарч галт хүлэг гих мэт ажиллаа хийж эхэллээ. Ээж байхгүй гэхдээ энэ хэд өстө чанга байна гэсэн ч хамаг юм холиод л хооллондоо ээж харсан болч өстө дуус. Нөгөө дайны байдалтай байгаа догсооны аав нь том охиноо гаргахгүйгээд үүдэнд нь дараад суучихсан. Догсоо ирсэнгүйгээд байж итэл манай хүн номын сандаа унтчихэдэг. Гэрийнхнээс нь гадна дахиад нэг хүн хүлээж байдаг. Тэр хүн нь дээд айлын Жонхон. Ирсэнг нь мэдээд одоо л нэг юм гэрлээ унтраач унтна. Соноо хүл муутай байгаа болохоор ээж нь өрөөнд нь өглөөний цаг нь оруулж ирэнгээ хачир сайн өгч чадахгүй дэ санаа зовно. Яг энэ үеэр ээж нь залгаж дүүн гимтсэн. Эргэнгээ танахаар дайраад гарах гээд ойрхон явж гин гэж хэлээд түргэн авах болно да.
Ингээд 30 минутын дараа орж ирэх мэдээ дууллаа. Нөгөө талд догсооны аав ажилласаа чөлөө аваад охиноо манана гэд чичрээд сууж идэг. Бас бурууга хүлээхээс нааш хоол битгий үг гэсээр. Дээд альд харин нөгөө хэд маань даарч эхэлнэ. Галаа яаж түлэх хичээлийг маш сайн сурсан том хүн орж ирээд галаа түлж эхэлнэ. Ахыг нөгөө хоёр нь бишрээстэй. Өглөөний хоол мэдээж гомин. Баярлаад идэх гэтэл нөгөө суул дуран дахиад бүглэрчж. Яг учраа олохгүй гайхаж байхад одоогоор хамгийн ухаантайгаар тодроод байгаа манай ах асуудлыг дорхноо шийдчихлээ. Нөгөө сонуугинд түргэн авсан ээж нь 30 минутанд хүүхдээ усанд оруулж хажуу айлаасаа хүнс бэлдэж бүр болоогүй нүүрс гоо сайхны зүйлсгээд бүх хил зүйлсийг зээлж бэлдэж амждаг. 30 минутанд яарсан үед ийм олон зүйл хийж амждаг байх нэ. За ингээд төлөвлөгөөний дагуу ээж нь чирч ээждээ сайн сайхан байгаагаа харуулахыг хүссэн сануугийн ээжийн төлөвлөгөөч амжилттай болов. Ээжигээ хоол идээд яв гэхэд авч ирсэн хамаг юм үлдээгээд яарч байна гэд яваад өгнө. Охиноо сайн байгааг хараад баярлсан ээж нь явхаасаа өмнө ариун цэврээ өөрөө орчоод явчихдаг. Гадаа нь догсооны ээжтэй таарад мэд мэдээд яваад өгнөө зайлвал. Догсоонод гэтэл байдал өөрчлөгдсөн юмгүй л. Өрөөний үдэнд аав нь манаастай, ээж нь охиндоо санаа зовоостой байжсэн чинь Жонхоны аав гэрийнхээ гаднаас хатуухан юм аваад орж байгааг нь харсан догсооны ээж нөхөр нь байгааг сануулснаар ашгүй нэг юм өрөөний гаднаас өндийн. Үр хүүхдээ сургалаа гэд нэмэр алга гэдэл гомдлож эхэлнэ. Харин Жонхоны аавч сэтгэлийг нь тайвшруулах гэж үзнэ. Бураад ээж нь хоол идчих гэдэл гуугаастай. Өөрөөсөө болцоход яасан зүрүүд охин бэ? Ээжигээ тамлаад ах юм. Сонуугийн ээж халтарсан охиноо усанд оруулж хаад угаалгын машин дээр тээглээд байгаа дугтуг олоод гартал ээж нь загтал бичээд мөнгө үлдээсэн байдаг. Сайхан сэтгэлтэй хөөхөн охиндоо ээж нь мөнгөгүй болохоор ихийг өгч чадсангүй. Охин минь нэх сайхан хувцас авч өмсөөрэй. Хайрт охин минь толгой гудаалгүй амьдраарай. Чи буруугүй шүү. Бие бодоорой гэж бичээд үлдээсэн байв. Үүдэнд нь угаагаа тавьсан уранхаа хувцсыг нь аль үжээ олоод гарч гисэн байхан тэр. Ээж юу дээ гэж юу ч хэлээгүй байсан ч үр хүүхдээ нэвт шут мэдчихдэг шидтэн аятал хүмүүс шүү дээ. Гадаа бороо орж догсооны ээж гэртээ ороод иртэл аав тасраад унтчихсан. Харин бураа өрөөндөө байдаггүй. Хөршүүдээсээ асуунгаа айж сандарч санаа зовсон ээж нь хайж эхэлнэ. Бурааг утасны бүхээгнээс гараад ирсэн хоёр хүн дагаад ирдэг. Тэгсэн тэр хоёр нь цагдаа байж тарна. Бослогод оролцсон оюутнуудыг барих гээд ирсэн байгаа тэр. Би биш гэж зогсож байхад нь ээж нь хараад гүүгээд ирдэг. Миний охин ямар охин гэж баян мөнгөтэй айлын хүүхдээс ч илүү ухаантай миний охин аав ээжигээ зовоохгүйгээд тэтгэлэг хүртэл авсан гэл хамаг юмаа уйлан хайлан ярьж байгааг сонсонгоо доошоо хартал хөлнөөс нь цус гарсан ч өөрийг нь өмөрч байгаа ээжийг харж гинэт ухаан орж миний буруу гэсээр цагдаа нарт бураа чирүүлээд яваад өгдөг. Заримдаа ээжээсээ ичих үе гардаг байж хүлээ. Ээжид яахаараа өчүүхэн төдөөч ичих нүр бартам зам байдаггүй болоо гэд уур хүрэх үеч байдаг байлаа. Тэр нь өөрөөсөө илүү хамгаалахыг хүссэн эрхэм нандин зүйлтэй учраас гэдгийг надаас болоод ингэж байна гэдгийг нь би тэр үед мэдээгүй юм. Үнэн дээр хүн бардам зангаа гаргах үедээ биш. Бардам зангаа орхих үедээ л хүчтэй болд юм байна. Тиймээс ээж минь хүчтэй хүн байлаа гэх догсооны бодолтой зэрэгцэн сонуугийн гэрийн утсан дугарлаа. Дүүн залаг харна ээжтэйгээ ярих гэд ярих гэсэн ээжийнх нь үдээхсэн захиа нүдэнд нь харагдаад юу ч хэлж чадахгүй ээжээгээд л жаахан хүүхэд шиг ихэр татан байлдаг. Ээжийг авилахыг харсан сонуу жинжүү хоёр чимээгүйхэн хажууд нь очино. Ямар их шаналж байгаагаа нулимс цараа ээжтэй эрхэлж байгаа нь л тэр бололтой. Бурхан бүх газарт нэг зэрэг байж чадахгүй болохоор ээжийг бүтээсэн гэдэг. Нас нь явсан ч ээж хизээд миний асран хамгаалагч байсаар байдаг. Бас ээж гэж дуудах төдийдэл сэтгэл өмөлцдөг нэр билээ. Ээж хүчтэй хിവэрэл байдаг гэж ирээдүйн догсооны үг үргэлжлэнэ. Цагдаа дээр бураага гаргаж авах гээд аав ээж нь ирсэн байдаг. Цагдаатай уулзчаад гадаа зогсож байхад нь Жонхон болон Тэйгийн аав ирнэ. Сэтгэлийг нь засах гээд далмаар нь сайн загнаад ав гэхт нь буруу юм хийсэн биш. Юу гэж загнах вэ? Иш, аав нар ч гэсэндээ ялгаагүй дээ. Харин дотор бураагаа сахиж зогсох ээж нь ээж рүүгээ харж чадахгүй буруу харан хөвтөх бураа. Ямар ч үед эцэг ихээ сэтэл гэдэг хүү охиноо л гэдэг дээ. Жонхоныг хичээлээ тараад гэртээ ирэхэд нь утас дугарч ээж нь ирж байна гэд ярьдаг. За гэрээ сахиж үлдсэн манай гуравт хүргээ авч ажилдаа орно. Агарын тенс менс гаргаад ирсэн ч ах шиг. Үгүй юун агарын тенс вэ? Ингээд ээж чирлээ. Гэр цэвэрхэн, хоолойч сайн идсэн, бас дулаахан. Чамайг байхгүйд бид маш сайн байсан. Байхгүйд чин огтхон ч хэцүү байгаагүй гэж хэлээд дуртай баншигч шарсан. Идхүү гэтэл ээж нь өөдөөс нь өөрөө идгээд өрөөнд яваад орчдөг.
Тэгээд ер нь нэг л яоцгүй байгаад идэв шүү. Жонхуан их мэдэгч Дөнрөөс асуудал та нар замбраагүй ээжсэн байлгүй дээ гихтэн үгүй эсрэгээр харин ээж бүр гайхсан байх гэтэл Жонхуанд нэг зөвлөгөө өгдөг. Дүр солигдсон Жонхуан гэртээ ирээд гоймон идэх гэж байсан ахыхын гарыг халуун таган дээр нь тавьж түлээд ээжигээ дуудана. Нүүрсээ солих гэж зогсож байсан аавынхаа ажлыг нураан ээжигээ дуудаж өөрийнхөө хувцсыг онгичин ээжээсээ асууж ээж байхгүй бол бид хэцүүднэ гэдгээ ойлгуулнаа. Ээж ч өөрийгөө жохол гэдгээ мэдрэн буцаад эргээд ирдэг. Жонхуанд өгсөн зөвлөгөө маш энгийн байлаа. Тэр нь өөрийнх нь эзгүүд гэрийнх нь хитрхи их сайн байсан болохоор л гэж хэлсэн байдаг. Энэ үеэр догсооны бодолч үргэлжлэнэ. Хажуудаа байгаа ээжигээ тайтгаруулах насан дээр хурж очиход танд баярлалаа. Хайртай шүү гэдэг үг амнаас гарахад хитрхи нийцэхгүй болчихсон байдаг. Яг одоо ээжигээ баярлуулмаар санагдвал зүгээр л та надад хэрэгтэй байна гэсэн ганц л үг хангалттай. Гадаа бороо орсоор цаг аль хэдийн 12 өнгөрсөн энэ үед догсон ирэхгүй байгааг Жонхуан анзаарна. Гэтэл манай хүн номын санд унцаар арай гэж сэрэд хартал шөнийн 2 цаг гадаа бороо орж байдаг. Яайда гэж бодоод шууд гараад л гүн. Гэтэл гэрийнхэн гадаа Жонхуан шүхэр бариад хүлээгээд зогсож байдаг. Шүхрээ өчгөөд эртхэн иржээгээд л яваад орчихно. Маргааш нь Жонхуан зай авах гээд гэрээсээ гараад явж байхдаа сонуутай тааралддаг. Дахиад л догонцоод догсоноос 100 утас аваад явж идэг. Гэрт нь зай байгаа гээд сонуу дагуулад явна. Өрөөнд нь ортол англ солонгос тол 2 байх нь тэр. Нэг нь сонуугийнх, нөгөө нь догсооных. Бас дээрээс нь 100 утсаар ээж нь юм оёо сууж идэг. Гэтэл сонуу 100 утас байхгүйгээд догсооноос очиод авсныг нь анзаарсан. За ингээд сонууг догсоон сайн гэж бодох нь тэр. Ингэж л 5 дугаар анги төгсөндөө. Турбо кино суугтай хамт байсан сонсогч танд баярлалаа. Дараагийн ангиараа уулзлаа. Түр баяртай. Өнөөдөр та энэ киног заавал бүрэн ихээр нь үзээрэй. Хэсэг бүр нь танд амьдралын амтыг мэдрүүлэх болно. Дараагийн ангиараа уулзлаа. Түр баяртай.